За сайн байцгаана уу? Намайг Амар Бясгалан гэдэг. Би мэдрэлийн зөвлөх эмч хүн, анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх зэрэгтэй юм эмч хөө. Насаараа одоо мэдрэлийн тасагт яг харуулт дээр хүнд өвчтөнтэй ажилласан одоо ийм туршлага хуримтлуулсан эмч байна. Чинмэн эмнэлгийн одоо онлайнаар зөвлөгөө өгдөг ийм зөвлөх эмчээр ажиллах гэж байгаадаа баяртай байна. Мэдрэлийн одоо өвчнүүд бол маш олон өвчин байдаг. За энийг одоо англиар ярих юм бол тархины судасны өвчин байна. За булчингийн гаралтай өвчин байна. Түүнээс гадна харшил, янз бүрийн гадны халдварын гаралтай өвчнүүд ч байна. Мөн одоо удамшлын гаралтай янз бүрийн өвчин байна. Тархины гэмтлийн гаралтай өвчнүүд байна. Үе мөч нуруу нугасны гаралтай өвчин байна те. Эдгээр одоо ер нь мэдрэлийн системгүй хүний бие гэж бол байдаггүй. Төв мэдрэлийн системийн өвчнүүд, захын мэдрэлийн системийн өвчнүүд гэдэг тийм бидний л харж байгаа, сонсож байгаа ингээ арьсаараа мэдэрч байгаа энэ болгоомд ч мэдрэл байдаг. Тэр болгоом ч одоо өвчлөх боломжтой. Гэхдээ зэрэг энд чухам алинд нь ямар өөрчлөлт, мэдрэхгүй өөрчлөлт байна, ямар өвдөлт байна, ямар одоо эмгэг байна уу тэр талаар одоо үзэж зөвлөгөө өгөх боломжтой юм аа тийм. Гэхдээ зэрэг энэ өвчлөлүүд маань ер нь ихэвчлэн одоо ер нь 100-ны 80% нь бол хувь хүнээс өөрөөс шалтгаалж өвддөг. Тэр хүн одоо жишээлбэл ямар хоол идэж гэнэ үү, ямар хөдөлгөөний одоо дэглэмтэй байна уу, тэ дандаа суугаад одоо хөдөлгөөний дутагдaltaй ийм хүн байна уу, эсвэл одоо буруу зуршилтай хүн байна уу, арх ууж гэнэ үү, тамхи татж гэнэ үү, тийм ээ. Тэгээд сэтгэл санаагаа хэр авч явдгийг дандаа л одоо шаналгаатай, нэг юмд одоо дандаа л стресстж идэг, тийм ээ. Сэтгэл нь бачимдж идэг ийм байна уу. Эн чинь одоо үндсэн мэдрэлийн өвчний ер нь бол үндсэн суурь болж өгдөг юм аа.